байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За эцэг лицей сургууль Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байгаа ээлжид одоо интеграц хичээл маань эхлэхэд бэлэн болж байна. За эцэг лицей сургуулийн хүмүүнлэгийн ухааны тэнхимийн хамт олон бол энэ удаагаа ингээд 7 дахь удаага хамтарсан интеграц хичээлээ хамтын хичээлээ одоо эхлүүлэх гэж байна. Их засаг лицей сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг музейн интеграц хичээл сурагчдыг судалгааны арга зүйд сургах, эх орон түүх соёлоороо бахархах, таньж мэдснээ түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилгыг голж болгодог. Хичээл энэ удаад 1911 оны үндэсний хувьсгалд Богд Жавцан дам хутагтын оруулсан хувь нэмэр сэдвтэйгээр Богд хааны ордон музейд үргэлжилсэн юм. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хичээлээрээ их засаг лицей сургуулийн багш нар мэрэгшиж үндэсний сургагч багш болсноос гадна өөрсдийн мэдсэн, тэлсэн арга зүйгээ түгээн дэлгэрүүлж оюуны өмчийн гэрчлэгээ авсан зэрэг амжилтуудыг буйхасаар байгаа юм. За та бүгдтэй энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За бид нар болохоор өмнө нь музей хичээл заасан туршлагаасаа эхлээд би хэлэх зүйтэй авах гэж бодож байна. За эхлээд бид нар зан азрын нэрмжил төрөлхтөрлийн музей, за үргэлжлүүлээд Монголын түүхийн музей, за Монгол цэргийн музей, Улаанбаатарын музей, Чингис хаан үндэсний музейд бид 2 удаагийн хичээл заасан ийм туршлагатай хамт олон юм байнамаа. За хичээлийн хувьд бид нар 9 дугаар ангийн сурагчдыг хамарч байгаа энэ удаагийн хичээл. За 9 дугаар ангийн сурагчд маань эхлээд бид нар 44 сурагчийг 12 багт хуваагаад судалгааны ажил эхлүүлсэн байгаа. Ингээд 1-р шатны шалгаруултаас бид нар 18 сурагчийг 6 баг болгож ингэ шалгаруулж авсан. Одоо өнөөдөр төслөө танилцуулах хүүхдүүд бол тэр 6 багийн гишүүд байнамаа. Маршрут буюу одоо ямар үзмэр дээр, ямар хичээл, ямар дараалалаар явах байгааг би танилцуулж байгаа. За тэгэхээр бид нар Богд хааны өвлийн ордны 2 давхраас эхэлнэ. За 2 давхраас эхлэхдээ бид нар хамгийн эхлээд энэ хаан хатны синти хэлж байгаа. Энэ дээр түүхийн судалгааны баг маань төсөө танилцуулж эхлэх юм. За эндээс үргэлжлүүлээд бид нар хааны зарлиг буюу нөгөө шар торгоо өргөмжлөл. За энэ дээр манай үндэсний бичгийн багийн хүүхдүүд төслөө танилцуулна. За энэс үргэлжлүүлээд бид нар хааны тамган дээр очино. За тамган дээр бол үндэсний бичиг, нийгэм, за технологийн багийн гишүүд одоо судалгаагаа танилцуулах хэрэгтэй байгаа. За эндээс үргэлжлүүлээд бид нар одоо түүхийн судалгааны багийн танилцуулах хаан хатны хөрөг зураг мөн хааны фото зурган дээр очино. За эндээс цаашаа за энэ Богд хааны ордон музейд байгаа хаш үзмрүүд дээр манай газар зүүн судалгааны багийн хүүхдүүд хичээлийн танилцуулга хийх ёстой. За ингээд цаашаа үргэлжлүүлээд энэ Богд хаант Монгол улсын үеийн газрын зураг, за тухайн үеийн нийслэл хүрээний зурган дээр газар зүүн судалгааны багийн гишүүд маань үргэлжлүүлээд судалгааны ажлаа танилцуулах ёстой. За ингээд бид нэр өвлийн ордныхоо 1 давхар руу шилжин. За 1 давхарт болохоор биологийн судалгааны багаар эхлэх ёстой. За энэ амьтдын чихмэл байгаа. За энэ амьтдын чихмэлээс үргэлжлүүлээд биологийн судалгааны багийн сурагчид маань шуудын чихмэл дээр судалгааны ажлаа танилцуулаад төгсгөлд нь болохоор манай технологийн багийн гишүүд за марцэн шар буюу нөгөө балдуугийн шарвын Монголын 1 өдөр зураг. За үргэлжлээд цаана тэр хөөмөл одоо цутгамал аргаар бүтээсэн тэр шүтэн дээр судалгааны ажлаа танилцуулаад ингээд өнөөдрийн хичээл маань дуусах хэрэгтэй хамаа. За тэгээд эндээсээ үргэлжлүүлээд хэлэлцүүлэг дадлага ажил руу гарах хэрэгтэй. За энэ болохоор манай сурагчдын 1-р шатны шалгаруулалтанд оролцож байгаа зураг байгаа. Үйл явцын зураг байгаа. Их засаг лицей сургуулийн 9-р ангийнхан биолог, түүх, газар зүй, англи хэл, технологи, монгол хэл бичиг, нийгэм зэрэг судалгаатунуудаар 8 баг 8 сэдвийн хүрээнд музейн үзмрүүд дээр судалгаа явуулснаа танилцуулах юм а. Ингээд эхний баг түүхийн судалгаатун баг хаан хатны синти сэдвээр хичээлийг эхлүүлнэ. Сайн байцгаана уу та бүхний харж байгаа энэ хүү үзмэр хаан хатны синти болон тусгай технологийн бэлэгдэл тамганы хайрцаг харагдж байна. Хааны синтийн төшлөгдлөхөөр хамгаалж бурхан хатны синтийн төшлөгдлөхөөр цагаан үгнийг модоор хийсэн байдаг. Энэ нь юу илэрхийлдэг вэ гэхээр хаан хатны сүр хүч төрийн их мэддийг илэрхийлдэг. 1911 оны хувьсгал нь монголчуудын улс төрийн ухамсарыг сэргээж тусгай технологи олж авах хүсэл тэмцлийг оргилдоо өрсөн үе байсныг илтгэдэг. 1911 оны 12 сарын 29-ний өдөр 8 дугаар Богд Жавцан дам хутагт ламыг Монгол улсын хаан дөрвөлжлөн гуйн айлтгаж улсын ихэд цагаан дараа дондог дулмыг улсын ихэд зарлан өргөмжилсөн байдаг. Тус өргөмжлөх хамтаар ёслох үйл ажиллагаанд ордон цугдарсан хүн бүрийг хичээнгүйлэн Богд хаан улсын ихэд тус 3-аас өдөж 9-дөө толгой мөргсөн байдаг. Энэ өдөр ёслол болж байгаа цаг хугацаанд улаастай алтан булаг өрөө зэрэг олон газар Монголын өнцөг болон бүрээс хүрээний зөв ханд нэгэн зэрэг зурд хүч ясан баясан байдаг. 1911 оны хувьсгал нь монголчууд үндэсний одоо хөсөн үлээсэн үйл явдал болсон. Энэ өдрийг 2011 оноос хойш улс үндэстний бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж байгаа юм а. Шар торгон өргөмжлөл, үндэсний бичгийн баг. Богд хааны ордон музейн дүр сулуудаас
Уйгурч Монгол бичгийн дурсгал болох шар торгон өргөмжлөл төрийн тамга зэргийг сонгоовч судалгаа хийснээр танилцуулъя. Энэ харагдсан шар торгон өрөмжлөлийг би туулбарласан юм байна. Ингэхдээ шар өнгийн цаасанд бичиж тавганы дарцыг улаан өнгийн үзээр дуурайлган зурсан байна. Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст богод хааны зэрлэг. Их шав Эрдэнэ мэргэн номч Номон хаан хутагт пүрв чиний уг гих төвдийн газар 8 үе, халахын газар 8 үе хувлан гарч шашин авдны тусыг үйлдэн явж. Одоо их цэргийн хэрэгт дайсныг устгах учир чин үнэн санаагаар ном гүрэн үйлдэж хүчин зүтгэж тус хийсэн учир би бээр сайшаан үзэж түрүүн үе улиран хутагтын тамга өргөнцлөл хүрэн өнгийн жолоо ногоон өнгийн хөсөх тэрэг бүрэн хамбын ям Эрдэнэ мэргэн номч Номон хаан хутагт цол нэмэн шагнаж хүртэвэ. Чи бээр шашин амтны тусыг улмаар сайтар үлдэж нин ариун явдал дор шамдан хичээнгүйлж явтгай. Үүний тулд Эрдэнэ дарсан шар торгоны өргөмжлөл олгоо. Олноо өргөсний 11-р он 3 сарын 18. Энэхүү зэрлэгийг батлсан тамгал төрийн хаш тамга байна. Энэхүү үзмөр хадгалагдаж буй танхируу бүгдээрээ хамт явцгаая. Хааны тамга нийгэм болоод технологийн баг. Greetings everybody, this is Social Studies team. Seal is not just a thing. So why is seal not just a thing? Seal is a symbol of the people's faith, power and unity. And these are the two seals of Bogd-Khan, and we have studied it from a social perspective. Сайн байцгаана уу? Би нийгмийн судлалын багийн сар байна. За, хүний нейтрийг илэрхийлдэг зүйл яг юу вэ? Мэдээж гар үсэг. Харин тэгвэл ус үндэсний нейтрээр тусгаар технологи илэрхийлдэг зүйл бол тамга. Тамга нь бол зүгээрснээс сийсэн дөрс жирийн тэмдэг биш. Энэ нь бол удирдгчийн эрх мэдлийн баталгаа, эв нэгдэл, ард түмний ихтгэл үнэмшил болон түүхэн амьд гэрч юм. Тэгэхээр бид ямар нэгэн тусгаар тогтнолсон улсыг тамгагүйгээр төсөөлөх боломжгүй байж. Энэ төрийн тамга нь төрийн өмнөөс гарсан бүх зарлиг шийдвэр бичиг баримтыг баталгаажуулдаг алтан усны хүчин төгөлдөр тооцогддог. Богдны тамга нь 1911 оны 10-аар дурсаад Богд хаан тусгаар тогтнолтой тунхагласны дараа өөрийн төрийн мэдлээ баталгаажлах зорилготойгоор алтан усны тамгыг хэрэглэж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ таагдаж байгаа төрийн тамгыг монголчууд энгийн эв зүйл гэж үздэггүй байсан бөгөөд тэр үед тусгаалan гэр бариад улаан хацтай тусгаад гэр бариад тэгээ түүнийхээ хойморт нь цагаан эсгээд игсээ түүн дээрээ тавьж хадгалдаг байсан бөгөөд гэрийн гадна хамгаалагчд хамгаалдаг байсан. Харин одоогийн төрийн тамга нь болохоор дөрвөлжийн хэлбэртэй, голдоо сүлдтэй, хоёр талаараа Монгол улс гэсэн бичгтэй мөн арслангийн хэлбэр бүхий бариултай байдаг бөгөөд энийг дипломат харилцааны гэрээ болон тиймэрхүү зүйлсээр дардаг мөн 4 жил тутам ерөнхийлөгч сонгогдох үед хүндэтгэн гартуулдаг байна. Энэ шашны тамга нь төвдөр уурж Монгол бичгээр бичсэн. Энэ төрийн хаш тамга нь соён бүсэг уурж Монгол бичиг дөрвөлжин бичгээр бичжээ. Соён бүсэг нь анх 1686 онд анх дугаар бөгөөд өндөр эгийн зан үзэр зохиожээ. Халахын хүрээ эдүүд чимэглэлээр ашигладаг байсан. Соён бүсгийн оройд байгаа соёнг нь одоогийн манай Монгол улсын төрийн талбай дээр байдаг. Соён бүсгийн зарим үеийг дуурайан бичиж их латин гарагийн энэ сурвалжийг олж латин гарагийг бичлээ. Жишээ нь энд байгаа үсэг латин гарагаар та. Энд байгаа үсэг латин гарагаар на. Энд байгаа үсэг латин гарагаар жаа байна. 8 дугаар богд завцсан дамбын төрийн тамган дээр болохоор дөрвөлжин соён бүсэг байдаг нь болохоор Монгол улсыг сэргэм манцныг илтгэдэг. Тамганы маань энгэл дээр байгаа бичиг нь болохоор дөрвөлжин энгэл дээр байгаа нь болохоор үндэсний бичгийн хэмэл хэлбэр байгаа. Энэ хоёрыг хооронд нь ингээ харьцуулаад харах юм бол маш адилхан гэдэг ч огтөр бичиг үсэг гэдгийг бид нар дүгнэсэ. Тамганы маань хоёр тал дээр үндэсний бичгээр төр маш бат, шашин маш туглаг хэмээн бичсэн. Тамганы маань гол болохоор шашин төрийг хослон баригч наран гэрэл Богд-Хааны тамга хэмээсэн байна. Бидний сонгон судалсан эдгээр үзмрүүд нь зөвхөн түүхийн дурсгал биш, харин монгол хэл бичгийн үнэт үг юм аа. Мөн одоо альва улс үндэстэн тусгаар тогтносон гэдгийг тогтоох олон шалгуурууд байдаг. Жишээлбэл газар нутаг, түүх соёл гэх мэт. Эдгээр шалгууруудын хамгийн чухал нэгэн зүйл нь улс үндэстэн өөрсдийн гэсэн бичиг үсэгтэй байх юм а хэмээн манай баг дүгнэсэ. Тамгыг болохоор хас чулуу, зис, гуйл, мод,
металл зэргээр хийж болдог. Энд болохоор хааны төрийн хаш тамга байна. Хаш тамгыг одоо хийхдээ болохоор эхлээд зураг дизайныг гаргаад материалаас сонгоод сонгосон материалаа хэрэгтэй хэлбэр хэмжээнд нь оруулаад дээр нь сийлж хийдэг байгаа. Төрийн алтан тамгыг нь болохоор энд байгааг нь гипсээр хийгээд хэвэндээ цутгаж хийсэн байгаа. Хаан хатны хөрөг зураг түүхийн баг. За дараагийн үзмөр бол хаан хатны хөрөг зурган дээр манай түүхийн судалгааны багийн гишүүн Мөнгөн Зул ярина. За уг зургийг богд хааны шүтэн зур гэж нэрлэдэг бөгөөд шүтэн зур гэдэг нь богд хотогтын дүрийг харж сүсэглэх сүм хийдэд залгах зорилттой бөгөөд 8 дугаар богд авдан даманд 1869 он төгдөд төрч 1874 он буюу 5 настайдаа халах Монголын шарын шашны тэргүүнээр томилогдож 1911 онд Монгол улсын хэмжээчдгүйх ханаар буюу төр шашныг хослон баригч ханаар томилогдсон. Богд хааны хийсэн үйл хэрэгээс дурдвал нэгдүгээр богд хаан төрийн тэргүүнээр томилогдсноор шарын шашныг төрийн шашин болгож шашин нөлөөг илүү бэхжүүлсэн. Хоёрдугаарт богд хааны санаачлахаар олон сүм хийдүүд номын хүрээ байгуулагдсан мөн гандан гэрчлэн хийдийг төв хийд болгосон. Гуравдугаарт шарын шашны судар сургаалыг монгол хэл дээр орчуулахыг дэмжсэн. Дөрөвдүгээрт монголчуудын өв соёл, баяр наадамд шашны нөлөөг илүү гүнзгийрүүлсэн. Тавдугаарт төвд Орос, Хятад зэрэг оронтой харьцахдаа монголчуудын тусгаар тогтнолыг хамгаалах дипломат арга хэрэгсэл болгож ашиглаж байсан. За уг зураг нь Дондод Улам хатны хөрөг зураг бөгөөд энэ зөвхөн нэг хүний дүрс бус Монгол хаадын гэр бүлийн язгуурын холбоосыг илэрхийлдэг. Хааны хажууд сууж буй хатны дүр зураг нь хааны эрх мэдэл нөлөөг илэрхийлдэг бөгөөд Дондод Улам хат маань Сэцэн хаан аймгийн Цанлиг дорчийн хушуунд 1876 онд төрж 1896 оноос богдтой ханилж 1902 онд цагаан дээр Эрдэнэ Сэцэн 1911 онд улсын ихэд тус сөргөмжлөгдсөн байдаг. Дондод Улам хат маань ядуу өнчин хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд илүү тусалж тэднийг дэмждэг байсан. Түүний хийсэн үйл хэрэг гэвэл Дондод Улам хат маань хатны гоёл чимэглэл, хувцас, гар урлал зэрэг үйлийг хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлж байсан. Гуравдугаарт монголчуудын олон нийтийн амьдрал тусгаар тогтнол оролцож төрийн үйл ажиллагаанд оролцож чадсан цөөн эмэгтэйчүүдийн нэг юм аа. За та бүгдийг харж байгаа энэ зураг нь болохоор богд хааны сэнти дээрээ залуурч зураг байгаа. За энэ зураг нь болохоор богд хаан нь 1911 оны дараа тусгаар тогтлоо сэргээсний дараах үеийн зураг байгаа. За богд хаан нь 20 дугаар зууны эхэнд монголчуудад хөвлөж орно шиг их хөв нэмэр оруулсан. Манчин ус ноёрхлоо алдах үед богд хаан нь тусгаар тогтнолоо сэргээх үйл ажиллагааг хариуцж явж исэн. Хоёрдугаарт төр шашныг нэгтгэн барьсан. Гуравдугаарт гадаад улстай харилцаа тогтоосон. Богд хаан нь тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд Орос улстай дипломат харилцаа үүсгэж Монгол улс нь Хятад, Орос хоёрын дунд төвөг сагсан байр суурьтай байхыг зорьсон. Дөрөвдүгээрт шинэ төрийн байгуулалтыг бий болгосон. Богд хаан нь болохоор шинэ засагт журам байгуулж 6 ямтай төрийн бүтцийг бий болгосон. Мөн хил хамгаалалт, цэрэг журамжилт, мөн санхүүгийн тогтолцоог бий болгосон. За 5 дугаарт Монголын үндэсний ухамсар эв нэгдлийг сэргээсэн. Богд хаан нь болохоор монголчууд өөрсдийн газар, шашин, соёлоо хамгаалын хэмээн уриалж монголчууд эв нэгдлийг сэргээж байсан. За тэгээд энэ бүгдийг дүгнэн үзэх юм бол богд хаан нь одоо Монголын үндэсний өв соёлын дархлааг авч үлдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм байна. Хаш үзмрүүд газар зүйн баг. За бид одоо богд хааны ордон музейн хаш үзмрийн хэсэгт хүрэлцэн ирээд байна. За энэ хаш үзмрүүд дээр манай газар зүйн судалгааны багийн гишүүд судалгааны ажлаа танилцуулнаа. За сайн байна уу? Манай багийнхан хашчулууг сонгоо ажилласан байгаа. Хашчулуу нь болохоор геологийн хувьд метаморф чулуулагт үүссэн бөгөөд газрын гүний тектоникийн хавцан завсарт субдукцийн бүсэд 300-аас 500 градусын орчим халуунд өндөр даралтанд өөрчлөгдөн үүссэн тийм хувирмал чулуулаг байгаа. За энэ чулуу маань болохоор нефрит болон жадид гэсэн хоёр төрөлтэй байдаг. За энэ хоёр маань хоёулаа хаш боловч дотор нь агуулгадах бензин найрлага болон химийн томьёогоор өөрөөр байдаг. Тархацлагын хувьд гэх юм бол чулуу маань болохоор гол олборлагч ордууд нь Хятад болон Мянмарт байрдаг бол бусад нь Орос, Канада, Гватемала, Австрали зэргээр байрладаг байгаа. За мөн хашин нь өөрөө маш олон төрлийн өнгөтэй байдаг. Цагаан, ногоон, шар, хар, нийл яган зэрэг өнгөтэй байдаг. Энэ өнгүүд нь болохоор
тухайн химийн найрлага болон тухайн үеийн даралтын хэмжээнээс хамаарат өөр өөр байдаг байгаа. За мөн нефрит нь болохоор бөөр гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд дээр үед бол хүмүүс бүслэгээрээ зүүснээр бөөрийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байсан байгаа. Жадид нь болохоор нөгөө чулуунаас арай илүү нэвтэршил сайтай үн цэнтээс гадна бол эрүүл мэндийн хувьд сайнаар нөлөөлж цагуурын нөхцөлийг бол сайн мэдэрдэг тийм чулуулаг байгаа. За чулууны маань бэлэгдэл гэх юм бол ив найрамд аз эд баялыг бол бэлэгдэг байгаа. Мөн сөрөг энергийг устгаж эрүүл мэндийн хувьд бөөр, хоолой, ам зэрэг хүчнүүдэд сайнаар нөлөөлдөг байгаа. За энд харагдж байгаагаар бол хашаар хийсэн аяг болон савх тавг зэрэг байна. Мөн энд бол чихрийн тавг болон хундаг зэрэг байгаа. Эднэрт зоог барьснаар бол элдвийн хорлогонд орохоос хэрэгэлдэг гэж үздэг байгаа. Тийм ч болохоор богтаан болон тухайн үеийн хаад ноёдууд бол хашийг бол ихээр хэрэгэлдэг байсан байгаа. Мөн богтааны музейд маань бол сая та нар харсанчлан хаш чулуугаар хийсэн эрүүний түшээ барилж байгаа. За эрүүний түшээ нь болохоор богтаан ном уншиж байхдаа унтахаас сэргийлж эрүүн дээрээ тавьдаг тийм хашаар хийсэн түшээ байдаг. За мөн богтааны санд маань болохоор хашаар хийсэн дэр байдаг. Энэ дэрийг болохоор 2-10 сарын хугацаанд дэрлэх юм бол цусны эргэлтийг сайжруулж эзэг нөхөх тийм мэдгэдэггүй үр дүн гаргадаг тийм дэр барилж байгаа. За ингээд богтааны музейд маань маш олон төрлийн хаш байсан болохоор манай багийнхан бол сонирхон судалсан байгаа. Мөн энэхүү хашуудаар бол музейн зүгээс хааны хаш нэртэй үзэсгэлэн бол дэглэн гаргаж ирсэн байгаа. За ингээд манай багийнхан дараагийн судлагдсан болох газрын зураг руу ишээ. Газрын зураг, газар зүйн баг. Энэ бол 1911 оны Монгол улсын газрын зураг. Энэ нь болохоор хэмжээ шүүрээр хаан гэсэн тийм засвартай байх үеийнхэн газрын зураг байна. Харин одоогийн газрын зураг болохоор парламентын засвартай байгаа үеийнхэн газрын зураг байна. Харин 1918 оны засаг саяхан нийлээд болохоор 4 аймаг, 2 хаамаг, 3 бат, 100 оршууд, 20, 4 тамхтай бодогдсон шавын нутагтай байсан. Нийс хотод нийс буюу байсан. Харин одоогийн засаг саяхан нийлж болохоор 21 аймаг, 330 сум, 1647 баг, нийс хот нь Улаанбаатар дотроо 9 дүүрэг, 204 он хороо гэж байгаа. Тэгээ 1918 оны хүн амын нийт тоон болохоор 647,504, харин нийт Монгол хүн амын тоон болохоор 542,504 байгаа. Харин 1918 оны хүн амын тоолгыг одоогийнхтай харьцуулбал 5.5 дахин байгаагаас. Харин 18 оны малын толгойн толгойг одоогийнхтай харьцуулахад 4.4 дахин байгаагаа. За энд харагдж байгаа зураг болохоор Богд хаанд Монгол улсын нийслэл хүрээний зураг байгаа. За энэхүү зургийг болохоор Богд хаан 1912 онд Жүдэр гэдэг хүнээр шувуу нисч буй өндөр мэт харагдах өнцгөөс бол зурулсан байгаа. За Богд хаан нийтдээ 4 ордон бол нэг амтны үрээлэнтэй байсан. Бид нар болохоор түүний 4 ордон бол амтны үрээлэн нь одоогийн яг хаана байгаа гэдгийг энэхүү мапаар харуулж өгсөн байгаа. За энэ бол түүний шар ордоо харагдаж байна. Шар ордон болохоор одоогийн Дашчоолын хэд орчимд байрлаж байсан. Энэ бол түүний цагаан ордон байна. Цагаан ордон болохоор одоогийн 1-р цахилгаан станд орчимд байрлаж байсан. Энэ бол түүний хүрээ ордон буюу зуны ордон байна. Зуны ордон болохоор одоогийн удирдлагын ахтай орчимд байрлаж байсан. За энэ бол түүний амтны үрээлэн байна. Амтны үрээлэн нь болохоор одоогийн зайсан орчимд байрлаж байсан. Харин энэ бол түүний ногоон ордон буюу өвлийн ордон байна. Өвлийн ордон нь болохоор одоогийн бидний байрлаж байгаа энэхүү Богд хааны музей хэлбэрээр оршиж байна. За мөн 1911 оны 12 сарын 29-нд Богд хааныг хаа ширээн залгах мөн төр тусаа иргэн сэргээсний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг тухайн үеийн энэ шар ордны урдах талбайд буюу одоогийн Монгол улсын их сургууль орчимд бол хийсэн. Энийг болохоор 20 онтой гэр барьж маш өргөн тэмдэглэсэн байгаа. За манай багийн судалсанаар болохоор нэгдүгээр гэх юм бол Монгол улсын хэл хязгаарыг бол тогтооход маш хэцүү хүндрэлтэй байсан. Харин Корсевц гэж Орсын төлөөлөгч мөн Польшийн эрдэмтэн Кот бууж болон Монголын зарим язгууртнууд бол хамтдаа нийлж одоо тэрхүү зургийг бол Монгол улсын газрын зургийг бол зурсан байгаа. За 20 дахь гэх юм бол Богд хаан нь их Монгол улсаас хойш анх удаага хүн малын тооллогыг бол хийсэн. За тэгээд энэ тоолгоор болохоор тухайн үеийн хошуу нутаг дэвсгэр өрх бүлийн тоо ургийн овог зэрэг маш олон дэлгэрэнгүй мэдээлэл үлдээсэн нь одоогийн үеийн бидний маш судлангүй маш ийм танин мэдхийн өндөр
үн цэнтэй материал болж байгаа нь харагдаж байна. За иймхүү бид нар бол энэхүү судалгаагаар маш олон зүйлийг сурч мэдсэн байгаа. За одоо бүгдээрээ доошо бууж манай багийн судалсан амьтны тархалттай танилццгаая. Амьтдын чихмэл, биологийн баг. За бид энэхүү ордон музейг үзэж судалж явж байхдаа маш олон эдгээр амьтдын чихмэлүүдтэй тааралцсан байгаа. За бид нар энийг ингээд сонирхон судалж үзэхэд богд хаан нь Монгол улсад байдаггүй маш олон 200 гаруй төрлийн амьтдын чихмэлүүдийг бол Монгол улсад 1901 онд Германы Гамбург гэдэг хотоос худалдаа авсан байгаа. За одоо бидний энэ байгаа музейд болохоор түүний 145 орчим үзүүрүүд одоо үзмэр хэлбэр ингээд байж байна. За бид эдгээр амьтаар болохоор амьтдаас 72 амьтдыг сонгон авч энэ тархалтын зургийг нь бол хийж өгсөн байгаа. За мөн эдгээр амьтдаас бид нэр зааныг бол сонгосон. Заан нь болохоор энэтхэг зан. Бид нар яагаад зааныг сонгосон бэ гэхээр богд хаанд төрийн 7 эрдэнэ байдаг. Үүнээс болохоор заа эрдэнэ нь оюун ухаан, хүч чадал, инх тайван байдлыг бол бэлэгддэг. Тэгээд зааныг болохоор Орос улсад авчирсан. Учир нь гэх юм бол Дайчин Чинван, Ханддорч тэргүүтээ Монголын илч төлөөлөгчнөр 1912-оос 13 онд Оросд очихдоо Санкт Петербургийн циркээс 22,000 рублээр бол худалдаж авсан байгаа. За тэгээ биднэрт бол зааны ирсэн замнал нь маш сонирхолтой санагдсан учраас бид нэр зааны ирсэн замналыг бол ингэж зургаар харуулж өгсөн байна. За зааны Санкт Петербургээс Улаан Өд хүртэл түүнийг галт хэрэгээр 8 сар гаруй хугацаанд бол зөөвөрлөө авчирсан. Харин Улаан Өдөөс нийслэл хүрээ хүртэл түүний хөлөөр нь буюу нийтдээ 3 сар гаруй хугацааг бол туулсан байдаг. За манай багийн тооцоолсоор бол Санкт Петербургээс Улаан Өд хүртэл нийтдээ 5400 гаруй километр замыг тулсан гэж үзсэн. Харин Улаан Өдөөс нийслэл хүрээ хүртэл нийтдээ 500 км гаруй замыг тулсан гэж бол бид манай баг тооцоолсон байгаа. Амьтдыг сэр нуруутан сэр нуруугуут ингэж хоёр ангилдаг бөгөөд сэр нуруутанд загас хоёр нутагтан шувуу сүгэр өжигч мөлхөж гэж 5 ангилгаа. Эдгээрийг бид тус бүртэн тодорхойлж үзнэ. Харин амьд биеийн ангилсан нэгжид аймаг, хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл гэх шатлалууд хамаарна. Энэ харагдж буй амьтд нь далайн ясмэлхий харагдж байна. Харин энэ хуурай ясмэлхий харагдж байна. Хуурай газрын ясмэлхий. Энэ харагдж буй амьтд нь мөлхөжтэй ангилсан амьтд болон хоёр нутагтаа ангилсан амьтад харагдж байна. Энэ харагдж буй амьтад нь мөлхөжтэй ангилсан амьтад харагдж байна. Мөлхөжтэй ангил зүгээс холцтой ортмогоог онцолж авсан. Холцтой ортмогоо нь Скомата баг, Wi-Fi овог, Cloides төрөл, Cloides салис зүйл юм та. Дараагийн ангил зулах загасны ангил зүйл явцгаая. Энэ харагдж буй амьтад нь загасны ангил зүйл харагдж байна. Загасны ангил зүгээс зараа загсыг онцолж авсан. Зараа загас нь Tetroodontiformes баг, Diodentide овог, Diodent төрөл, Diodent holocanthus зүйл юм та. Энэ хоёр жилийн орондох амьтад нь сүгэр өжигчтэй ангилсан хоёр амьтад харагдж байна. Сүгэр өжигчтэй ангиас шоргоолж ижтэн бид онцолж авсан. Шоргоолж ижтэн хөвчлэн шоргоолжоор хоолдог Африкийн дэд сахарт нутагладаг хөхтэй амьтад. Дараагийн хэсэг болох шувууны ангил руу явцгаая. За эдгээр харагдаж байгаа шуунууд бол тогоос шуунууд бөгөөд за бидний 4 тогоос шуунаас онцгойлж авчирч байгаа шуу бол энд харагдаж буй энэ шуу байна. За энэхүү шууны нэрийг бол их аргуус гэдэг бөгөөд за энэхүү шуу маань гаднах төрхөөр бол за 180 см-аас 200 см-тэй бөгөөд бүгд нь болохоор 12 ширхгүүд байдаг. За энэхүү шуу маань үржилгээ үедрээ 5-6 сарын үед за өөрийнхөө ойн гүнд орж за далавчаа дэлгэн бүжүүлж дуу гаргаж ингэж ийм шуу ууртаа татдаг байгаа. За дараагийн шуу бол Африкийн шуу бөгөөд за энэ чинь Африкийн шуу харагдаж байна. За бид нар энэ Африкийн шуудаас онцгойлж авч үзэж байгаа шуу бол энэ шуу байгаа. За энэхүү шууны нэрийг бол хэрсэн өөр шуу гэдэг бөгөөд за энэхүү шууны онцлог ирүүг бол энэ бол хоёр давхар ирүүг байгаа. За дээдлийн ирүүг бол улбар шар болон улаан бас шар гэсэн үгний хоцолтой байдаг бөгөөд суур ивэр нь болон хушуу болонгууд цагаан өнгөтэй хушуу байх нэ. За энэ хушуу маань их бие нь болонгууд хар өнгөтэй бөгөөд за сүүл нь болонгууд хар цагаан өнгөтэй байгаа. Энэ хушуу маань бэлэгдлэн болонгууд за хүч чадал болон ирмэгийн байдал бахархах байдлыг илэрхийлдэг байгаа. За дараагийн шуу руу хавцгаая. За энэ харагдаж байгаа шуунууд бол игэл гахуунаа болон оцсон шуунууд байгаа. За бидний тайлбарлаж онцолж авч үзэж байгаа шуу бол энэхүү шуу байгаамаа. Энэхүү шууг игэл гахуунаа болон гэдэг ба өөрөөр хэлбэл бас хар сарууд оцсон шуу гэдэг байгаа. За энэхүү шуу нь болонгууд бол цөөрөн болон гол далайгаар бас амьдардаг байгаа. Энэхүү шуу маань жарахаа болон загас ихтэй голууд дэж нүүдэл нь бас гэж явж амьдардаг шуу байгаамаа. За эдгээр харагдаж байгаа шуунууд бол Өмнөд Америкийн шуу бөгөөд Өмнөд Америкийн шууд маш олон шуу байдгаас бид нар энэхүү шууг онцолж авч үзэж байгаа. За энэхүү шууны нэрийг бод төрөө мөрт дөрөв жимс тагтаа гэдэг бөгөөд энэхүү
Нөгөө тагтаанд за ойролцоогоор 2000-аас 2500 м өндөрт дунджаа тэгэж амьдардаг байгаа. За шигүү ойн чиглэг ертөнд чиглэг ойд ингэж амьдардаг шуу байгаамаа. За гадаг төрхийг харуул дээгүүр хэсэг нь ногоон бөгөөд за доотлол хэвлийн хэсэг нь шар за дээдлийн толгой хэсэг нь саарл юм аа. За энэ хүү шуу малгууд за шуу дундаас ер нь бол жимсэр холбох шуудын маань нэг нь байгаа. За энэ хүү шуу тайлбарлавал за энэ байна төрөө жимс тагтаа. За баг болов Columbidiformis, овог буюу Columbidae, төрөл буюу Ptilonopus, зүйл буюу Ptilonopus porphyrias гэх шуу байгаамаа. Хөөмөл цудгамал шүтэн технологийн баг. Дархны урлаг дээр жишээ бол одоо эдгээр дархны урлагийн дээр ихнүүд байгаа. Эдгээр урлагийг болохоор яаж хийдэг вэ гэдгийг би одоо танарт тайлбарлаж өгнө. Эхлээд чулуу болон төмрийг хайлуулан хэлбэрт оруулан заснаа. Зассан хэлбэрээ янзалж нүүр ам хэв гаргаад түүнийг янз бүрийн чимрэл нааж бодож янзалж ингэж дараагийн бурхан хийдэг. За дараа нь дархны урлагийн талаар гэвэл үнэт идэл болон хувийн идэл гэсэн хоёр ангилдаг. Үнэт идэл нь болохоор гимпел хатны ашиглаж байсан. Одоо гоёл чимэглэл, хүзний зөвлөлт, бугуйч, ийм гих мэт зүйлүүд орж байгаа. Тэр нь болохоор дээдлийн музейгийн 2 давхарт байсан эд зүйлс төр орно. Яаж тэр үнэт идлийг хийдэг байсан бэ гэхээр хайлуулсан чулуу төмөр дээрээ шигтгээ, шүүр, сууд гэх мэтийг нааж тодруулж дээрэс нь гоёл чимэглэл болгож хэлбэрт оруулцаж янзалж гинэ. Харин эд ах үе гэвэл одоо хаан хатан хоёрын ашиглаж байсан мөнгөн аяг, мөнгөн халбаг, мөнгөн сэрэ шанаг, тогоо гэх мэтлийг ашиглаа. Баярлаа. Дараагийн ярих зүйл бол мужаа. Мужааны урлаг нь мотор сийлж хийдэг байгаа. За жишээ бол одоо энэ хаан хатан хоёрын сүх тэрэг байгаа. Энэ сүх тэрэг хийхэд шавран бодгаар будаж янзалж хийсэн байгаа. Харин энэ модон дотроо энэ төмөр дархны урлагаар бас давхар дотор нь ингэж давхарлаж энэ техник ажиллуулж хийсэн байгаа. Дараагийнх нь болохоор морин дамнууд гэж одоо энийг бас модоор хийж янзсан байгаа. Дээрээс нь дархны урлагаар 2 луу хийж янзалж чимэглэж бодож өгсөн байгаа. Үүнийхээ ардаас дээрээс нь гоёл чимэглэл чавран бодгаар хээ зурж янзалж модон сэлбэр хийж түүнийг янзалж ингэж хийж байдаг гэсэн байгаа. Тэр болохоор хаан хатан хоёрын шүхэр байгаа. Энэ шүхрийг болохоор бас адил мужааны урлагаар хийж түүнийг хэлбэрт оруулж янз бүрийн хээ уулзаар хийж дээрээс нь алтан торгоор чимж хийж өгсөн байгаа. Көмөс дээр хийхэд эхлээ хэлбэр хэмжээгээ гаргана. Хэвээ хийхдээ ямааны тос модны дайвархаа үнс хар шороо хийн зарцаа. Зарцсан хэвээ алах юм уу мохоо зүйлээр цохиж товоолгон шүтээний хэлбэрт оруулна. Оруулсан шүтээний хэлбэрээ урд хойд хоёрын нааж нийлүүлснээр хөөмөштэй бий болно. Цутгамал шүтээнийг хийхдээ эхлээ хэмжээ гаргана. Хэвээ хийхдээ халуун төсвөртэй гипсэн дотор халуун металлаа хийж хатана. Хатсан металлаа хэвнээс гарган зүлгсэн хэм маань цутгамал шүтэн болно. За одоо бүгдээрээ буцаад боловсролын гэртээ очицгоё. Тэнд манай хичээлийн дүгнэлт болон хэлэлцүүлэг дадлага ажил явагдах юм аа. За манай технологийн багийнхан энэ тухайн үеийн сүм хийдийн углуургийн аргаар угсарж барьдаг байсныг дуурайлгаж энийг ийм макет хийсэн тий. За манай технологийн багийнхан одоо энэ макет угсрахад хүүхдүүдийг ажиглах юм. За энэ макетыг бол манай технологийн багийнхан бусад зурагчтай хамтарч хийсэн байгаа. За тэгээд энийг ингээ ажиглаж аваад тэгээд та хэд яг цаг эхлэхээр эхлэе шүү заа. За болж маш хурдан сайн хэлүүлж чадлаа. За багуудаа баяр хүргэе. Бид нэр сая одоо музей үзмэр болгон дээр одоо хүний тухайн үеийн гар орчуудын одоо уруу хаан шингэсэн сайхан музей үзлээ тийм үү. Тэгэхээр энэ багш нь бол энэ барилгын тухай ярих гэж удаа юм л да. Манай одоо Монголд байгаа сүм хийдүүд маань ямар онцлогтой байлаа. За одоо ингээд бид нэр сая бие боддоор харлаа шүү дээ сая тий хийдэ. Ер нь сүмийн барилгыг гаднаас нь сайн ажиглаж харсан уу та нар? Яг нэг үзэглээ үздэг чигээ тий. За тэгээд бид хэд хамтарч одоо энэ углуургийн аргаар барьсан энэ барилга ингээ макет маягаар хийсэн. Тэгээ энэ углуургийн арга нь ямар онцлогтой вэ гэхээр хадаас ороог учраас хадаас ч өөрөө нөгөө төмөр учраас яадаг. Модыг зэврүүлдэг, муудуулдаг тий янз янзын оруулалт. За энэ хадаас ороог учраас энэ хийд маань одоо өнөө хүртэл бид нарт энэ хэвээрээ хадгалагдж ирсэн юм аа.
За тэгэхээр бүгдээрээ сая дадлага ажиллаа тийм ээ. За ингээд дадлага ажлынхаа одоо та бүхэнд эвлүүлсэн макетыг ингээд бэлтгэж ирсэн те технологийн багийнхаа гишүүдийг мөн одоо технологийн багшид маш их баярлалаа гэж ингэж хэлье. За одоо бүгдээрээ хичээлийнхаа хилцүүлэгт оръё. Өнөөдрийн хичээлийг одоо хэрхэн яаж явагдсан бэ? Ерөнхийдөө эхлээд хүүхдүүдийнхээ сэтгэлийг сонсъё гэж бодож байна. За мөн хичээл ажигласан багш нарын сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Мөн одоо Богд хааны музейн одоо босол хариуцсан мэрэгчлэлтэнтэй энэ хичээл маань ерөнхийдөө өмнөх одоо танаа дээр явагдаж байгаа бусад хичээлүүдтэй харьцуулахад яг ямар байсан бэ те ингээд сэтгэлийг нь бас харьцуулаад биднэрт нэг үнэтэй зөвлөгөө өгөөч гэж бас ингэж хүсэж байгаамаа. Тэгээ ингээ эхнийхээ асуулт хариултыг болохоор хүүхдүүдээс эхлэе гэж ингэж бодож байна. За ингээ сэтгэлээ чөлөөтэй ингээ яриараа. Би энэ хүү музей хичээлээр тэртээ 100 жилийн өмнөх хувьсгалын үеэр яг танхимын хичээлээс илүү ойлгосон зүйл бол танхимын хичээл дээр ном дээр тухайн үеийн сэдвийг ингээд багцлаад жижиглээд зөв бидэнд тодорхой ойлгомжтой болгох гэсэн бол энэ хүү музей хичээл дээр ирж би тухайн үеийн хувьсгалын үеэр Богд хааны үйл хэрэг, түүний хувьсгалаар хийсэн үйл ажиллагаа, тэгээд хувьсгалын дараах сэргэн мандалд хөгжихийг зам мөрийг тавьсан Богд хааны үйлдэл үнэхээр сайн мэдж авсан. Тэгээд бас би нийгмийн баг байсан болохоор Богд хааны тамган тухайн үе нэгэд ямар байр суурийг ижилж тэгээд бид тусгаар тогтнолоо тунхаглахад маш их үүрэг нөлөө үзүүлсэнийг мэдэж авсан. Тэгээд музей дээрээ энэ үзүүрүүдтэйгээ танилцахад бол үнэхээр гоё те. Яаж ингэж 100 жилийн турш ингэ хадгалсан үнэхээр сонирхолтой байсан. Ер нь бол номон дээр хаас ингэж үзснээс өөртөө ингэж судалж 1-р шат бол 2-р шатанд орж ингэж судлахад бол Богд хаан болон тухайн үеийн 100 жилийн өмнөх хувьсгалыг бол бүх талаас нь сайн мэдж авч чадсан. By this museum project, I have gained a lot of knowledge and experiences. By this museum project, I've learned about taxonomy of animals because I was biology team, and I learned how to work in groups and teams, and it was way more interesting than normal lessons, and we researched and studied by ourselves. It was so interesting and knowledgeable. Би энэ хүү музей хичээлд орсноор Монголынхаа өв түүхийг судалж Богд хаанаас асуудалсан. Тэгээд музей дээр ирээд музейгээ үзээ. Тэгээд Богд хаанаас судлахад Монголд ямар гоё тийм өндөж барашгүй их тийм хувь нэмэр оруулсан хүн бэ гэдгийг нь ойлгосон. Тэгээд энэ хүү музей хичээлээрээ би өөртөө маш их туршлагаа хөрвүүлж авсан байхаа гэж бодож байна. За бидний хичээлд болохоор ингээд ажиглагчаар ирсэн багш нар бас 30 дугаар сургуулийн багш Наран Цэцэг, Ган Туяа бас түүхнийгийн багш нар ирсэн байгаа. Энэ багш болохоор Шинэ Монголд Харва бүжигийн багш Цэвлмаа түүхнийгийн багш байгаа. За тэгээ 3 багшаа төлөөлөө Цэвлмаа багш маань бас энэ хичээлийн талаар те сэтгэлдээ ярина. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Лицей сургуулийнхаа хамт олон сурагчтай бас ингээд хамтран ажиллах болсондоо баяртай байна. За тэгээд энэ удаа ирж ингээд ажиглагчаар оролцоход бас өмнө нь өөрөө бас тий багшаар ажиллаж исэн болон одоо энэ хүүхдүүдтэй хамтарч ажиллаж явах үеэс бол хамаагүй бас агсан төвшөнд очисон байна. За энэ төсөлт хичээл маань бас одоо өмнөх хичээлүүдээс бол хамаагүй давуу болсон байна. Хүүхдүүд маань бас маш одоо тийм бүтээлч тэ багаараа бол маш их үзмрүүдтэйгээ танилцж бүтээлч маягаар ажилласан байна. За тэгээд ийм давуу зүйлүүд бол маш их байна. За тэгээд бас англи хэлээр ингээд баг болгон дээр англи хэлээр тайлбарлаж байгаа хүүхдүүд байгаа нэ. За тэгээд хэлний төвшингийн хувьд ч гэсэн хүүхдүүд маань мундаг болсон байна. За тэгэхээр маш их бахархаж байна та бүхнээрээ. За тэгээд өмнөх зөвлүүдээс бол энэ төслийн маань хувьд бол жил болгон ингээд сурлагтуунуудыг нэмээд оролцуулж байгаа нь бол бас давуу талтай байгаа тий. Тэгээд энэ жилийн хувьд бол биологийн хичээл орж ирсэн. Тэгээд хичээл болгон дээр одоо тэр үзмөрүүдийг бүр илүү наривчлан тайлбарлаж байгаа нь багш нар бидний хувьд ч гэсэн тий зөндөө зүйлийг та бүхний одоо энэ төслүүдээс мэдэж авлаа. За тийм учраас одоо ингээд дараагийнхаа одоо та бүхэн бол ингээд музейн хичээлээр түүчилээд явж байгаа. Та бүхний зааж байгаа энэ хичээлийг бид нар ч гэсэн цаашаад ингээд сургууль болон бусад сургуулиудад ингээд хамтран түгээж те хүүхдүүдтэй ч гэсэн одоо энэ та бүхний хичээлийн энэ явцыг танилцуулж одоо сурталчлах болно гэж ингээд хэлье. За тэгээд цаашдынх нь одоо бас энэ лицей сургуулийнхаа хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш нар болон за энэ 9-р ангийнхаа сурагчдад сурлах хөдөлмөрийн болон ажлын өндөр амжилтыг хүсье. Та бүхэн сайн байлаа. Баярлалаа гэж. За
За сайн байцгаана уу? 3 дугаар сургуулийн түүхний өмш хаантын өгш нэ. Тэгээ өнөөдөр бас энэ сургалтаар одоо танай сургуулийн яг биетэй үзмэр дээр музей дээр одоо хичээл явагдаж байгаа сургалтыг хараад сэтгэл маш их хөдлөө. Тэгээд энэ маань өөрөө сурагчдад маш их одоо тийм ээ тухайн түүхийг судлах, за түүхийн хичээл сонирхолтой болгох, их оронч үзэлтэй болгох гэх хүүхдүүдэд төлөвшүүлэх талаас нь бол маш их одоо өвөөжтэй байдаг учраас ер нь бол сургуулиуд ер нь музей дээр хичээл ер нь удирал заавал нэг удаа зааснаар тухайн хүүхэд бол одоо Монголынхон түүхийг бол яг нь яг бие дээр нь бид нар одоо танхимаар бол зүгээр тийм ээ танхимын аргаар явах музейд хичээл заах бол хоёр бол маш ялгаатай байдаг учраас үр дүнгийн хувьд авч үзэх юм бол энэ музейн сургалт бол маш өр өгөөжтэй байдаг. Тэгээ өнөөдрийн энэ хичээлээс бол хамгийн давуу тал нь юу байв гэхээр саяны багш ярьсан тийм ээ бүх одоо үзмэр дээр англи хэлээр ингэж таад ярьжсэн нь бол би таадаас бахархаж байлаа. За тэгээд тэр үзмэрийг бол маш сайн судалсан байна. Мэдээж судалсан юм дээрээ бид нэр бусдад тайлбар өгнө гэдэг бол өөрөө маш их яг нь мэдээлэл, мэдлэг, чадварыг өөртөө суулгасан байна гэж багш нь таадыг харсан. Тэгээ та дамжилт хүсье. Баярлалаа. Тэгээ би бас өөрийнхөө сургууль дээр энэ үйл ажиллагаа зохион байгуулах хүсэл тэмүүлэлтэйгээр одоо буцаж байна да. Бүгдээрээ Богд хааны музейн боловсрол хариуцсан мэрэгчлэн номон дээр өгч байгаа яриа гэсэн. За сайн байцгаана уу? Энэ жил манай Богд хааны ордон музейтэй хамтран ажиллаж байгаа энэ хэсэг лицей сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Манайх бол жил болгон сургуулиудтай хамтран энэ интеграц хичээлийг бол зохион байгуулдаг. Энэ жилийн энэ хичээлийн өвөрмөц онцлог нь хүүхдүүд маань урьдчилан хурж ирж музейгээ үзээд өөрсдөө хамгийн гол нь үзмэрээ сонгож судлаад ингээд хичээлийг бол өөртөө тайлбарлаж явуулсан байгаа. Урд нь бол одоо манад явуулж байгаа сургуулиуд болохоор багш нар маань өөртөө үзмэрээ сонгоод өөртөө хүүхдүүдэд танилцуулах хичээлийг явуулдаг гэсэн бол энэ жилийн онцлог нь хүүхдүүд өөрөөсөө судалж байгаа нь илүү их тийм сонирхолтой бөгөөд хүүхдүүдэд илүү үр дүнтэй тийм өгөөжтэй хөтөлбөр болсон бахаа гэж бодож байна. Ингээд хүүхдүүдийн ирээдүйн сурлагт нь илүү их амжилт хүсье. За ингээд өнөөдрийн одоо манай хичээлийн хилцүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Одоо бүгдээрээ энэ өнөөдрийн хичээлд хамтран ажилласан Богд хааны ордон музейн хамт олондоо за арга юу боловсролын ажилтан одоо номон дээрдэн тий одоо бүхэл талаар дэмжин тусалсан. За ингээд бид нар музей рүү ч одоо янз бүрийн хэрэгсэл тий ингээд телевиз арайд өөр одоо бидний авчирч байгаа энэ нэлээд олон одоо зураг үзмэр янз бүрийн авчирлаа. Энэ олгоны нэвтрүүлэхэд бас нэг музей орчин зуур тусгай орчин байдаг учраас нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгээ хамтын ажиллагаагаар хоёр байгууллага маань ингээд хамтарч ажилласан бидний ажлыг ингээд одоо юу одоо нэг чөлөөтэй явуулах тий ингээд тусалж дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж ингэж хэлмээр байна. За бидний хичээлд ингээ хүрэлцэн ирсэн телевизийн хамт олондоо ажиглагч багш нартаа бүгдээрэнд нь ингээ баярлалаа. За. Тухайн үед төрийн ёслолын үйл ажиллагаанд дуудагддаг байсан 100 ангийн жороод устдуг та бүхэндээ дуудагдуулъя. 100 ангийн жороод усыга 조준 돈돈 흘러글어도 조가서 자산 먹도 정호무람미가 셀berlin 시래 자다다다 후